сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Майз цэцэг гэдэг Som Medical Center Улаанбаатар эмнэлгийн дотор зүрх судасны эмч байна. За зүрх судасны эмч яагаад болсон бэ гэдэг талаар та бүгдтэй товчхон хэлвэл миний амьдралд бас тохиолдож ирсэн нэг юм эмзэглэмээрч гэх юм уу, ер нь хизээж мартагдахгүй нэг зүйл нь болохоор өвөөгөө би бас зүрхний шигдээс, за дээрээс нь тархины харуултаар ингээд алдчихсан. За тэгээ яг тэр үедээ болохоор хүн дээрөөсөө тусалдаг, ялангуяа одоо хамгийн чухал миний хувьд бол тийм мэрэгжлийн эмч юм байна. За тийм учраас нэг ч гэсэн хүний дахиж ингэж шигдээсээрч байд юм уу, тархины харуултаас алдахгүй тулд ер нь бол эмч болёо гэдэг ийм шийдэл, ийм одоо бодолд бол хөтлсөн бол байгаа. За манай эмнэлгийн тухайд бол Som Medical Center Улаанбаатар эмнэлэг маань зүрх судасны нарийн мэрэгжлийн эмчийн үзэлгээс гадна давхар зүрхний эхо гэдэг шинжилгээ хийгддэг. За зүрхний 24 цагийн бичлэг давхар бас хийгддэг бол байгаа. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар зүрх судасны ямар нэгэн шинж тэмдэг илэрх даалт ихсэх, зүрхээр өвдөгч байдаг юм уу? Өөрт нэг ямар нэгэн шинж тэмдэг илэрж байгаа тохиолдолд та заавал зүрх судасны эмчид хандаж үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай шүү. Нэг асандаа та байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн. Манай эмнэлгийг зорин ирснээр та бүхэнд зүрх судасны нарийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөө, хэвтэн эмчлүүлэх, за амлдуурын тусламж үйлчилгээнүүдийг чанартай гүйцэтгэх боломжтой гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.